За сайн байна найзуудаа. Өнөөдрийн маань ярилцах сэдв булчин хэрхэн томордог вэ гэсэн сэдв байгаа. За жимд явдаг залуучууд маш олон асуултууд тавьдаг. Хэр олон давталтай бэлтгэл хийх үү? Дасгал хооронд хэдэн минут амрах вэ? 7 хоногт нэг булчингаа хэдэн удаа ачаалуулах боломжтой вэ гэсэн асуултууд тавьдаг. За эдгээр асуултуудад хариулахын тулд булчин томрох биохимийн процессыг заавал ойлгох хэрэгтэй. За энэ процессыг ойлгосоор зөв бэлтгэлийн системийг олж авах гэсэн. За манай натуралаар одоо хичээлж байгаа залуучууд маань хит эсэлцэн хит ус төрөгчийн ион ялгаруулсан бэлтгэл хийдэг учраас булчин одоо маш хэмжээгээр нуурдаг. За ингээд их хэмжээгээр нураад эхлэхээр нөгөө нэг прогресс нөгөө хүч нь авахгүй булчингийн масс нэмэгддэг. За энэ бичлэгээр бол ерөнхийдөө булчингийн ерөнхий бүтэц ус төрөгчийн ион сүүний хүчил булчин томроход хэрхэн нөлөөлдөг, булчин ерөнхийдөө яаж томрдог тухай байх болно. За булчин өөрөө багц утас буюу судлаас бүрддэг. Одоо та бүхэн харж байгаа энэ нарийн орлон ширхэг утаснуудаас булчин бүрддэг гэсэн. Энэ булчингийн утас олгон дотор агшид сундаг элемент болох миофибрил уураг байж идэг. Булчингийн утасны тоог олшруулж боломж бол байхгүй. Энэ бол генетикийн өвдөл. Харин миофибрилийн тоог нэмэгдүүлж болдог. За утас гэж хэлээд байгаа ер нь бол судал гэж хэлэх ёстой байлээ. Надад бол утас гэх нь бол илүү ойлгомжтой. Утсан дотор цөм буюу бөөн байдаг. Энэ цөм нь өөрөө маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За энэ цөмнөөс уургийн нийлэгжил буюу үйлдвэрлэл бий болно. За энэ бол миофибрил харагдчихээн. Миофибрилийн тоог л бид нэр хэсэх боломжтой. Энэ тоо нь хэдий ч нэ олон байна. Төдий ч нэ булчингийн объем мөн энэ миофибрилийн тоо ширхгээс булчингийн хүч бас хамаардаг. За жишээлх юм бол машины ганцаараа төрснөөс маш олоолаа төрөх юм бол их хөнгөн санагддаг тийм. За энэ зэнхэр юмнууд бол саркоплазм харагдаж байна. Энэ бол эсийн дотор байдаг шингийн юм. Энэ шингэн бидний мэдэх одоо булчингийн сахар болох гликоген, даус, ферментүүд байдаг. За нүүрс ус багтаа дэглэм барьж байгаа хүн бол мэдэх байх. Нүүрс ус багтаа дэглэм барихад булчин ерхэд агшаа жижигрээд ирдэг. Харин нүүрс усаа тавихад булчин одоо маш их объемтай томордог. За энэ бол энэ шингэн ерхэдээ бол их хэмжээгээр томорж байна гэсэн. За миофибрилийн завсар хоорондын зайд одоо митохондрууд байдалтай. Энэ митохондроос булчингийн ажиллах чадвар болон хүчний төсвөр одоо хамаарч идэг. За чи яагаад энэ баахан хэрэгтэй хэрэггүй миофибрил, саркоплазм, актин, миозин гэж яриад энэ гайхчихж магадгүй. Тэгэхээр булчин томрохын тулд зөвхөн уурганы нийлэгжил буюу үйлдвэрлэл бий болж ижил булчин томордог. За булчин томруулахын тулд өсөлтийн гормон тестостерон ялгаруулах шаардлагатай. За та дасгал хийлээ. Таны цуснд тестостерон болон өсөлтийн гормон ялгарна. За энэ гормонууд бол бүх одоо эд эсэд бол нэвтрэх боломжгүй. Зөвхөн идэвхтэй эд эсэд л ерөөхдөө нэвтэрдэг. За булчингийн эд эсийг юу идэвхтэй болгодог вэ гэвэл ус төрөгчийн ион болон сүүний хүчил. За нөгөө цуснд одоо ялгарсан байгаа гормонуудыг ус төрөгчийн ион болон сүүний хүчил цөмд нэвчүүлж өгдөг. За ингээд цөм нь булчингийн уураг үйлдвэрлэж эхэлдэг. Ингэж нөгөө миофибрилүүдийн тоог бол олшруулт юм аа. За одоо хит их эсэлдэх буюу ус төрөгчийн ион хит их ялгаруулбал юу болдог тухай тайлбарлая. За энэ үед бол лизосомоос маш хэмжээгээр булчин задлагддаг ферментүүд ялгаруулдаг. За эдгээр ферментүүд нь одоо булчингийн утсан дотор байдаг миофибрил, митохондр эдгээр органеллуудыг бүгднийг одоо задлаад устгахчдаг. Тэгэхээр та одоо булчингаа томруулахаас илүү булчингаа нурааж яана гэсэн. За эдгээр ферментүүд ялгараад ирэхлээр энэ судлан дотор бас ус татагтаад ирдэг. За ингээд булчингийн эсүүд хөөгөөд хавдаад булчингийн мэдрэлүүд дарагдаад өвдөлт нь мэдрэгдэнэ. Бидэрт бол нөгөө pumping, superset, triple set, mega set энэ төр ихээр одоо булчин жилж шатж байгаа мэдрэмж төрдөг. Нөгөө алдартай no pain, no gain гэдэг чинь одоо мэдрэгдэнэ. Ингээд та хамаг булчингаа шатаагаа хайлуулчлаа гэсэн. За бодийн давьралт бол ихэнхдээ өсөлтийн гормон болон тестостерон хэрэгэлдэг. За эдгээр гормоныг аль болох утасны цөм рүү нэвчүүлж өгөх шаардлагатай байна.
За ингээнд бол одоо аль болох тэр pumping буюу superset, triple set энэ хэрэглэх юм бол тэр гормонууд нь одоо цөмрөө сайн нэвтэрч өгнө гэсэн. За ингээд булчин нуурсан ч гэсэн уурганы одоо маш хүчтэй нийлэгжилт бий болж булчин одоо хурдан сэргэн одоо яаж бэлтгэл хийсэн ерөөхдөө томорд юм аа. Харин натуралуудад маань энэ өндөр заавар байхгүй учраас хэд их эсэлцэн бэлтгэл хийх юм бол булчин ерөөхдөө хайл. За хэр олон давтчихж ерөөхдөө энэ хайлах процесс эхлэх вэ гэх юм бол булчин бол тоолж чадахгүй. Тэгэхээр одоо 40-с дээш секунд тасралтгүй одоо булчингаа ачаалуулах юм бол энэ хайлах процесс бол эхэлт юм аа. За энэ бүгдийг эцлээд үнэнд хэлэхэд эсэлдэх бэлтгэл хэрэгтэй үйл маш хэрэгтэй. За хэтэрхий баг буюу 1-3 давталттай бэлтгэл хийдэг хүмүүс бол ус төрөгчийн ион бол хангалттай ялгаруулж чадахгүй. За ингээ хангалттай ялгаруулж чадахгүй учраас таны одоо гормонуудыг эсийн цөмрөө бол бас нэвтрүүлж чадахгүй байх магадлалтай. За мөн одоо булчин ажиллах, ачааллах тохиромжтой хугацаа гэж байна. Энэ бол 20-40 секунд. Хамгийн сүүлд хэлэхэд бол ерөнхийдөө pumping, drop set, super set, triple set энэ бол натуралууд огт тохиромжгүй шүү. За ингээд дараагийн сэдвэр бол тестостерон болон стероидуудыг яаж хэрэглэдэг тухай бол оруулах болно. Та бүхэн хамгийн гол нь subscribe хийгээрэй. Тэгээ бас лайк дараарай. 77 103 103 жолоочийн түргэн тусламж. Сайн байна уу? Та жолоочийн түргэн тусламжтай холбогдлоо.